сайн байна уу? Номын ертөнц клубын гишүүн Мараг болон Номын ертөнц клубын гишүүн маань л байна. За өнөөдөр бид хоёр байгаль технологийн тухай 50 номныхоо аль номыг сонгоход ярихаар боллаа. Чулуун засгийн үе гэж чулуун засгийн үе юу? За энэ ном нь за юуны тухай өгүүлдэг ямар хөө ном юм бол лавч танилцуулъя. Энэ ном нь одоо чулуун засгийн үеийн тухай өгүүлдэг. Одоо тэрнээр ч одоо хүмүүс хүн төрөлхтний хамгийн чухал хэсгийг үүсгэх шүү дээ. Одоо агууд амьдраад амтцааны нөхөрлөлүүд тэгээ байгальд яг юу хийж болох вэ? Яг тэрийг 100% ашиглаж чаддаг. Тэр тухай түүхийн чулуун засгийн үеийн түүхийн тухай гэсэн үг. Түүхийн тухай биш одоо хэрэгсэл эд материал зэвсэг идэх. За чи зохиолчхон тухай судалсан уу? Зохиолч гэхгүй одоо хэвлэлийн газраас гарсан юм. За DK гэдэг хэвлэлийн газар. Одоо Британийн аюу алдартай том. Тэгээд дэлхийд юу нь бол топ 3 муу топ. Тийм аюу том хэвлэлийн газраас гарсан мэлий. Тэгээд судлаачдын бүрэлдэхүүнээс гарсан. Олон хүнээс тийм гарсан гэсэн үг үү те. За энэ чулуун засгийн үеийн тухай ном гэсэн те. Энээр чулуун засгийн үеийн түүхийн тухай өгүүлдэг юм болоо эсвэл одоо юуны тухай өгүүлдэг юм бол би нэр сонгохад. Энэ номон дээр одоо амьтад зэвсэг тэгээд хүмүүсийн амьдарч исэн газар тэгээд юу н түүхийн л өгүүлдэг. Түүхийг нь. Гэхдээ одоо нөгөө нэг Чингис хааны үеийн шиг заавал он цагийн дурддаггүй. Тийм үү? Тийм одоо яг тэр 100 тийм газар тийм ааж авахыг эрхэлдэг байсан тэр нэг тийм. Зүгээр одоо нөгөө нэг тойм гэсэн үг юм уу? За юу ч чулуун засгийн үед тийм юм байсан. Тийм мэрэгжилтэй, тийм суршилтай байсан гэдэг. Тэрний зураг одоо хувь хүн гээд нэр идрийн дууддаг. За DK гэдэг энэ хэвлэлийн газар DK. Энэ хэвлэлийн газар ягаад энэ номыг гаргахаар болсон бол бага насны хүүхдүүдэд одоо дэлхийн үүсгэл эдрийг тайлбарлаад энэ ном дээр нөгөө зураглал штэ нэг тийм схем эдэр айгу олонтой. Тийм болохоор одоо бага насны хүүхдүүдэд багаас нь ингээд чулуун засгийн үе хүн төрөлхтөд яаж үүссэн тухай мэдээлэл өгөх зорилгоор хийгдэг гэж байна. Тэгвэл энэ номны хамгийн ингээд сонирхолтой хэсэг нь хэлсэн. Тэр сонирхолтой хэсэг нь одоо зэвсэг бүтээж байгаа хэсэг. За одоо зэвсгээр нь одоо ингээд өөртөө ийм бүр хийж болов ингээд том чулуугаар ингээд зохиод ир гаргаад эртээ чулуугаар ингээд зэвсэг бүтээгээд тэрүүгээрээ ингээд амьтантай ингээд зэрлэг амьтантай нүүр тулаад тэгээ нүүр тэр зэрлэг амьтантай ингээд алчаад одоо тэр амьттай одоо нүцгэн гараараа ингээд зэрлэг амьтантай ингээд нүүр тулж байгаа шүү дээ. Тэгээд тэрийг ингээд дуусгачаад ердөө тэр амьтныхаа ингээд юу арьс хайдрын одоо ингээд өөртөө болоодаг. Тэр амар тэрийгээ ятаж ингээд одоо үеийн байш идрэхгүй шууд агуу дотор зэрлэг байгальтайгаа зохицоод амьдардаг гэсэн юм. Тэр их амар. Тэгээ бараг юу яасан юм шүү дээ. Тэр чулуун засгээс ахуулаад одоо нэг палео, неолит, юлемедолит гэж ингэж явсаар байгаад одоо бараг одоогийн хүн төрөлхт үүсчихэл яваад байгаа юм байна. Тэгэхээр энэс би нэг юм харлаа. Одоо би чамаас нэг юм асуулт сумаар байгаа байхгүй. Өмнө нь болохоор тэгээд агууд амьдардаг байсан юм байна. Одоо болохоор одоо үед ер нь байгальтайгаа хэр зохицож амьдарч байгаа бол одоо үед ер нь өөрсдөө зорж очиод уул идэрт очиод өөрсдөө зорж очиод л тэгж байгальтай зохицохгүй бол одоо ингээд зүгээр ингээд байгалаараа яг ингээд яг байгаа зан чанараар ингээд байгаа л байл юм болж чадахгүй гэж. Өөрөө зорж очиод уулын амьдраад аялал идэрт гарч ижил одоо энэ хүмүүс чи өвөл болохоор нөгөө цанганы гулгал идэр байдаг яг тиймэрхүү зорж өчтдөг болсон гэсэн үг. Тэгвэл одоо баг нөгөө нийгмийн амьдрал за өмнө нь ингээл айгу байгальтайгаа зохицоод агууд амьдраад ингээл ангууруу хийгээл явдаг байсан байна. Тэнгүүтээ одоо болохоор баг бид нар чи ингээд нэг нийгэмд орчоод нийгэмшилтэд ер нь байгаад байгаа шүү дээ. Тэг иргэншилтэй болоод тэг бүр илүү их нөгөө нэг оюухантай хэлэх үү ингээд өсөд хөгжөөд байгаа. Гэхдээ энэ нь ингээд за бид нар ингээл техникийн хөгжөөл AI дээр ингээ хөгжихийн хэрээр байгалаа харилдгүй байгалаа ер нь давхар авч явдаг болов ер нь энэ нь ингээд за өмнө нь ингээд байгальтайгаа сайхан амьдардаг байсан юм байна. Тэгчингүүтээ одоо болохоор баг үгүй болсон шүү дээ. Энэ нь чиний хувьд зөв үү буруу юу? Буруу. Яагаад? Одоо энэ чулуун засгийн хүмүүс ч одоо байгалаа яг байсан чигээр нь хувь ашиглаж чаддаг. Харин одоо үеийн хүмүүс ч болохоор ингээд зүгээр ингээл яг өөрсөндөө тохируулаад өөрчлөөд яг өөрсдийнхөө хэмнэлээр тайпаар болгоод байгаа. Буруу л гэж байна. Буруу даадаглаад
юу яах юм бэ? Тий, байгаль нөгөө газар өрсөсөн ди чинь бас уурхай эдгээр иршгэлээ зааж юу нэг буруу гэж бодсон. Гэхдээ одоо үед гэвэл Монголд бол одоо мал аж ахуй бүр яг миний бодсноор бол мал аж ахуй яг тохиолж байгаа. Одоо ингээд 100 өвгөнлжөөндөө гарна. Гэхдээ ингээд байгаль дээр буцаагаад зүйлийг үлдээдэг. Одоо мал нь өвсөйдсэн бол бууцаа үлдээгээд тэгээд дараа жил нь буцаад ирэхэд нөгөө ингээд буцаа ургацмаа шүү дээ. Тэр нь монголчуудын тэр нь нийтж байгаа. За тэгвэл за хоёул одоо номныхоо тухай яриа заяа. Тэгээ номныхон за гол агуулгын за чулуун дэвшиг тийм үү тэр үеийн хүмүүсийн эхэлдэг байсан аж ахуй болч тийм ээ. За тэгвэл чи энээсээ уншиж хавцсан юу мэрийн сэтгэлжээ үлдсэн хэсэг ч юм уу нэг юм сургамж авсан хэсэг байсан уу? Одоо хүмүүс бол ингээ газар дээр гიშгээд усуугаад агаар амьсгалж лайвал одоо дэлхийдээ хамааралтай дэлхийгээс хараад байгаа гэсэн чинь яг тэр хэсгээр л нэг тийм ихтлэгээ хайрлах ёстой юм байна хэрэгтэй юм байна гэдгийг зүйлэх болох. Хамгийн сүүлийн үед тооцсон гээл айгүй тийм сонирхолтой. Яг номны гол сургамжийг өгөх юм шиг бодсон. За тэгвэл энэ номыг заяа чи ямар хүмүүс уншаасаа гэж бодож байна? Одоо бүх насныхаа уншихад бол зүгээр л дээ. Гэхдээ илүү гэвэл бага насны хүмүүс уншвал тохиромжтой. Зураглал ихтэй, схем дээр ойлгомжтой тиймэрхүү. Гэхдээ би бас нэг юм ботсон. Яхаа ханаар гэх юм. Одоо ерхий боловсролын сургуулиудын 6 дугаар ангийн хүмүүс уншвал айгүй тохиромжтой юм шиг. Яг нөгөө 6 дугаар ангийн үед чинь нөгөө нэг эртний нөгөө чулуун юм шиг. Тийм нөгөө он тоол юм уу дээ. Тий. Тэр бас хэрэгтэй л ахна. Тийм ер нь 6 дугаар ангийн түүхийн хичээлийг ер нь агуулгын багтаас нь гэх бол. Гэтэ сургуулийн ном гүтгэл тий. За энэ тэгвэл ном маань байгаль экологтой яаж холбогдож байна? Энд чинь одоо баг өнгөрсөн цаг үеийнхээ юу ингээд өгүүлээд байгаа шүү дээ чулуун дэвшгийн үеийг. Тийм. Тэгвэл яг тэр чулуун дэвшгийн үеийн хүмүүс байгальтайгаа одоо яаж харьцдаг байсан? Тэгчингүүтээ бас ингээд тэр үед ингээд хүмүүс донд байгаль экологтойгоо бас их холбогдчихсэн. Наад номын зингийн агуулган дээр одоо чулуун дэвсгэн өмсч одоо яг одоогийн бид нар шиг яг техник технологи гэлтгүй. Техник технологи гэхгүй шууд ингээд гараараа очиод нэг өөрхөө чадхаар ингээд очиод авна шүү дээ. Одоо жимсэн лайтад дайртан өөртөөхөө гэр оронд барина гэдэргээл одоо агуу суудлын дээр барина гэлтэл яг чадхаараа л байгаль амьдарч байгаа нэг тийм байгаль экологтой холбож энэ ном дээр харах. Тэгвэл чи энэ номыг яг яагаад унших хэрэгтэй гэж бодож байна? Хүмүүсийг яагаад энэ номыг ингээ хүмүүс сонгоо авч уншаасаа гэж хүсэж байна? Энэ номон дээр одоо чулуун дэвсгэн үе гэдэг чинь хүн төрөлхтний хамгийн чухал хэсэг шүү дээ. Одоо яаж үүссэн гарал одоо анхны хүмүүс яаж үүснээр эхлүүлээд гал гаргаж сурсан анхны багаж дэвсгэн хийж үүссэн. Тэгээд мөсөлгийн үеийг ингээд аваад байсан гэхээр чинь тэр болгоныгоо хүн төрөлхтний мэдхгүй бол одоо дахиж ингээд судлах шаардлагатай болно шүү дээ. Өөртөө биеэр туулах. Тэний оронд ингээ өөртөө ном дээрээ уншаад тэр мэдээллийг авчвал илүү ойлгомжтой. Энэ бол боддоор ахын оронд аюулгүйгээр бүх ном уншаад байх. Энэхүү дугаартай хамт байсан үзэгч та бүхэнд баярлалаа. Цаг зав зориулсан хүрэлцэн ирсэн номын ертөнц клубын гишүүн Мандалтаа бас баярлалаа. Та бүгд дараагийн 50 номын саналыг өгмөр байвал номын ертөнц нээлттэй Facebook хуудасаар болон доор харагдж байгаа линкээр өгөхөд бидний үйл хаалга нээлттэй байгаа шүү. За дараагийн дугаараар уулзлаа. Баярлалаа.